LGBT төв хүн бүрт хүний эрх шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна. Сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо. LGBT төвөөс эрхлэн хүргэдэг Mongolian Queer podcast-ийн маань шинэ дугаар эхэлж байна. Миний бие хөтлөгч Гонтой байна. Надтай хамт Кена байна. Сайн уу? Тэгээ өнөөдөр манай зочин маань өөрийгөө танилцуулахгүй. Сайн байцгаана уу? Намайг Алангоо гэдэг. Би 25 настай queer хүн багамаа. За би улс төр судлалаар төгссөн байгаа. Миний мэргэжил бол улс төр судлаач. Одоогийн байдлаар IT компанид бизнес хөгжлийн менежерээр ажилладаг. Өөрийгөө анх хизээ мэдсэн бэ ч юм уу? Надаас харин хүмүүс ингээд анх хизээ мэдсэн бэ гэж асуухаар надад жоохон эвгүй санагддаг л да. Яа тэгвэл нөгөө мэдсэн гэхээсээ илүү угаасаа л тийм байсан болохоор яг мэдсэн гэдэг яг тийм нэг цаг минут секунд ном гэсэн зүйл бол миний хувьд бол байхгүй л тийм. Гэхдээ яг за би арай л бусдаас жоохон өөр юм байна да гэж мэдсэн үе нэг 11-тэй л үед байсан юм байна да. Тэр үед л анх нэг охинтой амар сайн найзууд байсан. Тэгээ амар сайн найзууд байгаа л тэр чинь хандгаа цэслэн дээр байсан юм аа. Тэр охин сонсож байгаа л одоо хаа дааж нэрийг санахгүй л байна. Тэгээ тэр нэг охин юу яагаад бид тэр амар сайн найзууд байж байгаа. Нэг залуутай үерхэд тэгээ тэрнээс нь болоод би амар саад болоод амар гутраад тэгээд амар тийм намайг хуурсан юм шиг мэдрэж төрчихсэн тэр үедээ амар broken hearted болж исэн. Тэр үед бол тэгээд найзаагаа л алдсан л гэж бодсон юм шиг байлээ л дээ. Тэгтээ яг үүндээ би crushтай байсан юм бэл. Миний анхны crush л гэсэн ах юм да. Алангой минь хүйсийн баримжаа илэрхийллийн хувьд өөрийгөө юу гэж тодорхойлдог вэ? Өөрийгөө би gender queer хүн гэж бол тодорхойлдог. Gender queer гэдэг ойлголт нь болохоор би өөрийгөө эмэгтэй тэгээд эрэгтэй одоо хүмүүсийн хэлдгээр те эмэгтэй эрэгтэй хоёуланг нь л дотроо байдаг гэж боддог учраас өөрийгөө gender queer гэж тодорхойлдог байгаа. Хүмүүс намайг охин эмэгтэй л гэж дууддаг л да. Тэгтээ дотроо миний яг мэдэрдэг зүйл нь юу гэхлээр өөрийгөө дотроо эмэгтэй ч гэж мэдэрдэг, эрэгтэй ч гэж мэдэрдэг. Тэгэхээр яг нөгөө gender queer гэдэг үгээ ингээ магчлаад тайлбарлавал манай сонсогчдод юу гэж тайлбарлах бол яагаад заавал gender queer гэдэг юм бэ гэвэл. За gender queer гэж болно, gender fluid гэдэг бас нэг нэршил байгаа. За энэ өөрөө яг юу гэж хэлж байна гэхлээр одоо яг хүйсийн тодорхойллын хувьд тийм ээ зарим хүн өөрийгөө яг эмэгтэй л гэж боддог, зарим хүн өөрийгөө яг эрэгтэй л гэж боддог. Зарим тэр тухай ер нь огт боддоггүй ч байж магадгүй юм шиг санагддаг үед надад байдаг. Тэгэд угаасаа л би эмэгтэй төрсэн чи угаасаа л эмэгтэй юм чинь тэрний тухай бодох юм юу байсан гэж зарим хүмүүс боддог байж магадгүй л тийм. Гэхдээ миний хувьд бол яг ингээд бүрэн өөрийгөө эмэгтэй хүн гэж мэдэрч исэн үе байхгүй. Тэгээд gender queer гэдэг нь одоо тэр ялгаатай байдлыг илэрхийлж байгаа нэг нэр томьёо, нэршил гэж хэлэх юм уу? Тэгэхээр яг нөгөө өөрийгөө gender queer гэж тодорхойлоо тэгээд нийгэмд хэр нээлттэй байдаг вэ? Нийгэмд маш нээлттэй байдаг. Миний хувьд бол би бисексуал юм уу эсвэл gender queer гэдэг бол хүнээс ерөөсөө нуудаггүй. Гэхдээ gender queer гэдэг нэр томьёог маань бараг хүмүүс мэддэг. Бисексуал гэхлээр аягүй сайн мэдээд байдаг. Тэгээ gender queer гэдэг томьёог оруулаад ирэх юм бол за эдгээр чи одоо бас юу яриад эхлэв гэдэг нөгөө бүх толгойн эргүүлчин гэж боддог учраас одоо бид нар чинь трансгендер гэдэг үгэж ойлгохгүй байдаг шүү дээ ихэнх хүмүүс нь. Тэгэхээр gender queer гэдэг зүйлийг дахиад оруулаад ирэх юм бол за эдгээр чинь нөгөө нэг солиороод бүр мэдрэл муутай алчш гэж хэлчихнэ гэж боддог учраас тэрнээс болоод gender queer гэдэг хүмүүст бол нэг хилдэггүй. Гэхдээ миний илэрхийллийн хувьд бол би бол өөрийгөө gender queer байдлаар илэрхийлдэг л гэж боддог. Тэгэхээр нөгөө өөрийгөө бас бисексуал дээрэс нь gender queer гэж коммент хийх шаардлага гарсан уу? Ер нь л байнга гардаг. Тийм тэгээд гэр бүл нь ч юм уу найзууд нь яг хэр хүлээж авсан бэ? Миний дотны найзууд бол бүгдээрээ намайг анханасаа мэддэг байсан. Одоо найзлсан тэр бүхэл хугацаанд бол намайг мэддэг байсан. Тэгээд манай найзуудад хизээч тэр нь шоконд орж исэн ч юм уу гайхаж исэн зүйл бол хизээч байгаагүй. Энэ хүн бисексуал юм байна л гэж манай найзууд бол боддог. Гэр бүлийн хувьд болохоор ээжтэй хэлж исэн байгаа. Өөр гэр бүлийн гишүүдтэй нэг 2 3 хамаатандаа л хэлж исэн байгаа. Бус хүмүүст бол яг хэлж үзээгүй байгаа. Тэгээд ээжтэй хэлэхдээ манай ээж бол аягүй хүн дээр хүлээж авч ийсэн. Одоо энэ тухай л огт ярьдаггүй. Тэгтээ мэддэг.
ийм сэдв байгаа да гэр бүлийн өрөөндөл. Аха. Тэгэхээр хүйсийн тавгууцал хэрэгтэй байдаг вэ ч юм уу? Эсвэл хин нэгэн өөрийн чинь чи заавал сисгендер л хүн бити ингээд гендер queer-гээ олон толоо юм яриад байгаа бай гэж одоо тулгах юм бол одоо хэр тавгууцал төрдөг вэ? Маш тавгүй байдаг. Бүр маш тавгүй байдаг. Одоо тэр тусмаа нөгөө нэг эмхтэй юм байж гэж хэлэнгөт те. Эмхтэй юм байж гэж хэлэнгөт нэгт би эмхтэй гэж боддгоо гэж хэлмээр санагддаг байхгүй. Тэгээ би эмхтэй байлаач гэсэн те. Эмхтэй байлаач гэсэн надад юу ч хин ч ингэж тулгах ирэхгүй гэж бол би боддог. Тэгээд тэр нь бол ер нь гүн тавгууцалд оролт юм байна. Ерөнхийдөө яг LGBT олон нийтийн хувьд болохоор тэр үзэгдэж байгаа нь амар чухал гэдэг чтэй бид хэдий баг байхад ч юм уу анх өөртөө хүлэн зөвшөөрч хахад өө надтай адил хүн байд юм байна гэд. Тэгээ миний хувьд болохоор одоо gender queer гэж илэрхийлж байгаа хүмүүс бас Монголд айгүй цөөхөн байдаг, нээлттэйдэг. Тэгэхээр хэрвээ өөрийгөө бас мэдгүй байгаа gender queer хүүхдүүд байвал тэднэрт юу гэж зөвлөх вэ? Gender queer хүүхдүүдэд болон gender queer хүүхдүүд болон те gender queer залуучуудад ямар зөвлөгөө өгөх вэ гэхлээр өөрийнхөө тухай нэг маш сайн бодоод тэгээ дотны хүнтэйгээ ярилцаад үзээрэй л гэж би хэлэх байна. Яагаад гэвэл миний хувьд gender queer гэдэг нь яг үүндээ бас айгүй шинэ ойлголт. Би gender queer гэж өөрийгөө тодорхойлдог болоод одоо 2 жил болж гин гэсэн үг. Тэгээд би энэ тодорхойлолт яаж хүрсэн бэ гэхлээр би хамгийн сайн найзтайгаа маш удаан бүр хэдэн өдөр ярилцсны дараа л бид нар хоёлаа ойлгож авсан л та. Тэр ойлгож авсан зүйл нь юу гэхлээр бид нар хоёлаа өөрсдөө gender queer гэж тодорхойлдог. Өмнө нь бол бид хоёр өөрсдөө трансгендер юм болоо гэсэн бодол байжсэн. Трансгендер эрэгтэй хүн юм болоо гэж бодож исэн үед айгүй их байсан. Яагаад гэвэл яг ингээл өөрийгөө эмэгтэй эсвэл охин гэж хэлчихэнгүүт надад нэг л амар тавгууцаад байгаад байдаг тий. Нааг яг эрэгтэй хүн гэхээр бас яг биш байгаад байдаг тий. Яг нэг голт нь л оршоод байдаг. Тэгээд тийм бэ. Тэрийг би найзтайгаа маш удаан ярилцж, маш удаан гүн ярилцж, хоёлоо ойлгож авч ирсэн зүйл болохоор миний хувьд бол тийм байсан. Тэгэхээр дотны итгэдэг те хүн байх юм бол тэр хүнтэйгээ нэг яриад үзээрэй. Тэгээд мөн дээрэс нь тэр хүнтэйгээ яриад тэр хүн ойлгохгүй байлаа. Өөр олон хүн ойлгохгүй байлаа гэсэн чамааг ойлгох хүмүүс байд юм шүү. Тэгээд тэрэн дээр төвчээртэй байгаарэ гэж хэлээ. Тэгээ нөгөө англи хэлэн дээр ялангуяа gender queer хүмүүс тэр нөгөө нэр томьёо байдаг шүү дээ. Хэрэг гэдэг хэрэглэх нь яагаад чухал юм бол яагаад яг gender queer гэдэг үгээрээ хэрэглэсэн дээр вэ гэж юу? Тийм хин нэгний одоо нөгөө day ч юм уу зэ гэж ярьдаг шүү дээ. Тэр нь яг gender queer хүний талаас яг яагаад чухал юм бол би яг хинбэ яг хүн гэдэг утгаараа би яг тэрүүгээрээ л одоо бусдад тодорхойлож гин гэдгээр айгу баярлдаг гэх юм уу. Яг тэгвэл би хий биш яг үндэ бас ши биш байгаад байдаг те. Уул ингээ гаднаас харангууд ялчгүй шийл байгаад байдаг амар олон үнийнүүд нь. Гэтэ миний дотор мэдэрч байгаа зүйл нь нөгөө нэг хэлээд байгаа тэр they гэдэг нэр томьёо. Тэгээ they гэдэг нэр томьёо ингээд имэйл дээр ингээ надад they гэдэг тийм байдлаар ингээд имэйлээр ингээд байгах баярлдаг л та. Би finally дэ эцээцнэ. Finally би нэг хүн гэдгээрээ хинбэ гэдгээрээ хүлээн зөвшөөрөх чинь гэсэн тийм сэтгэл төрүүлдэг учраас энийг ашиглаж авах нь ер нь зөв юм аа гэж боддог. Яг нөгөө нэг gender queer ч юм уу эсвэл одоо хүйсийн тагууцалтай ч юм уу хүүхдүүдийн болон хүмүүсийн найзууд гэр бүл дотны хүмүүст нь хандаж юу гэж хэлмээр байна. Маш олон юм хэлмээр байна. Ямар зөвлөгөө өгмөр байна. Миний өгөх зөвлөгөө нь яг юу вэ гэхлээр яагаад ч юм те LGBT хүмүүс гэхлээр дандаа бид нарыг ялгарлан гадуурсаар ирсэн. Тэгээд тэр гол шалтгаан нь юу байсан бэ гэхлээр дандаа тийм гаж буруу одоо байгалийн бус гэдэг утгаараа гаж домтон ч юм уу те тиймэрхүү утгаараа дандаа хүлээж авдаг. Яг үүндээ LGBT гэдэг байгаа хүмүүс нь тийм ээ хүйсийн баримжаа илэрхийлэх хувьд эсвэл бэлгийн чиг баримжааны хувьд нэг бол хүнд зүгээр дурлсан хүн лесбиан, гей, бисексуал тийм ээ зүгээр л биенийгээ хайрлаж байгаа тэр хайр за тэгээд трансгендер болон gender queer хүмүүс болоод ирэхээр дотроос өөрөөсөө мэдэрч байгаа тэр мэдрэмжинд нь бид нар нэршил олгосон болохоос биш тэр нь одоо юу гэх юм гаж ч юм уу те гаж ч юм уу эсвэл байдаггүй энэ түүхэнд 2000 жилийн түүхэнд хизэж байгаагүй зүйл гэсэн зүйл биш юм шүү. Энэ gender queer хүмүүс байсаар л ирсэн, трансгендер хүмүүс байсаар л ирсэн. Бид нар яалтчгүй цөөнхөл байгаа даа учраас
Тэгсээс ямар ч тийм гаж донтой тийм зүйл гэсэн үг биш шүү. Тэгээд мэрэгжлийн үнээс зөвлөгөө аваарай л гэж хэлэхээр байна да. За подкастэнд урагдаад ярилцлага өгсөнд баярлалаа. Би яг нэмэлт мэдээлэл өгөхөд нөгөө транс түгний яг ийм цагаан өнгө нэдтэй голын. Тэр нь болохоор яг ийм gender queer, gender fluid, non binary хүмүүсийн өнгөн гэд би уншижсэн бохгүй. Тэгээд бид нар чинь байд юм байна штэ тэр дотор гэдэг айгу баярлж исэн. Тэгэхээр ер нь бол LGBT хүмүүс ч cisgender straight хүмүүс ч одоо энэ мэдээллийг авах цаг болсон гэж би бодож байгаа. Тэгээ хамгийн ихэнд яг төлөөлөл нь болоод орсонд маш их баярлалаа. За баярлалаа. Баяртай. LGBT төв хүн бүрт хүний эрх, шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна.